21. За чимэнд манайхаа тэгээд юу лайв маань юу харж байгаа те гарч гээд топик нь юуны тухай ярих гээд байгааг ойлгож байгаа. Тэгээд тэрнээс өмнө нэг хүмүүс маань шеэрлээ түгээгээд гөрөө яагаа огцрох ёстой юм. Засгийн газар гэж яг юу хийх ёстой гэдгийг талаар эхлэж явах яриатай. Яг дийлэнх монголчуудын уурга тархинд энэ засгийн газар дотор нэг юм мөнгөний мод гэдэг шиг юм ургаал тэндээс мөнгө гарч ирэхээр хайчлал тэгэл хүмүүст өгдөг юм шиг ойлгоод ах юм. Тэгээд ард түмнээ жаргаасангүй сайхан амьдруулсангүй улс үндэстнээ хөгжүүлсэнгүй тэргээл дандаа нэг юм соцлагерийн үеийн тэр сэтгхүүгээр энэ нийгмийн мөн чанарыг ойлгож яриад ах юм аа. Яг үүнд Монгол Ардын намын засгийн газрууд үеийн засгийн газрууд сүүлийн ялангуяа 12 жил энэ 35 жилийн дотор 9 удаагийн сонгуульд 7-д Монгол Ардын намд ялж тэр болгондоо энэ алт мөнгөчигээ сайхан амьдруулна, жаргаана, улс үндэстнээ хөгжүүлнэ гэж уриалжсэн. Тэгээд тэр болгондоо хүмүүсийн амьдралд оройтчихсан. Яг сүүлийн 12 жил бол яг бодитын доройтлог бүгдөө харлаа штэ. Тэ таны итгэл бид зүтгэлгээдсэн, хүчээ нэгтгэлгээдсэн, ард түмний ялалт гэдэг энэ гурван сонгуульд дандаа л энэ ард түмний жаргай бусдын өмчийг дээрэмдж аваад хувааж идэ. Гэхдээ яг энэ 12 жил дотор хүмүүсийн амьдрал тэгээд сайжрахгүй яагаад энэ өдрөөс өдөрт дороотоод тэг өдрөөс өдөрт тэр нэг ард түмэн гихчийн амьдралд нь ядуураад байгаа. Тэг өдрөөс өдөрт хүмүүс яагаад ажилгүй болоод байгаа. Яагаад гинт гэрийн хэргийн гаралт нэмэгдээд байгаа. Энэ нэг ард түмнөө жаргай хүмүүсийг сайхан амьдруулъя, улс үндэстнээ хөгжүүлъя гэсэн нэг энэ монхог ойлголтоос ч болж та нарын амьдрал сүрээд байгаа шүү дээ. Засгийн газар хизээч ард түмнийг сайхан амьдруулдаг тийм субъект биш. Энэ хүмүүс өөрсдийнхөө амьдралыг хэрхэн яаж амьдрах нь тэр хүмүүсийн л асуудал. Бүгдөө ингээд тэгш хэмтэй амьдруулах тийм боломж байхгүй. Нэг айлд нэг 10 хүүхдөлөгт 2-3 нь сэргэлэн ахаачтай болоод өнгөтэй өөдтэй явдаг те. Тэгээд тэр гис чинь нэг архичин бий те. Нэг залхуу нөхөр бий, нэг худлаа ярддаг нөхөр бий бүгд л байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Тэгэд 6 хүүхэд гаргачаад тэгээд зургуул яг адилхан амьдэрдэг юм уу 5 хүүхэд гаргачаад тавуулаа адилхан амьдарч байгаа тийм амьдрал хувь тавилан гэж ямар юм байх вэ? Яг энэтэй адилхан хүмүүсийн амьдрал янз бүр тэр амьдралынх нь тэр боломжийг хулгайлах хийхгүй байх. Тэр хүмүүсийн бизнесийн орон зайг дээрэмддэггүй байх. Тэр хүмүүсийн боломжийг хулгайлдаггүй байх. Тэр хувь хүний эрх чөлөө одоо хувийн өмчийг хамгаалдаг байх бодлого боловсруулж. Бодлого гэдэг байгаа нь байшин цав барих тухай ойлголт биш шүү дээ. Тэр зүй тогтлороо явах, тэр үйл явцыг хамгаалдаг тэр бодлогын тухай яриад байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн тэр боломжийг хулгайлахгүй байх, тэр бодлогыг хэрхэн яаж боловсруулах вэ? Стандарт ямар байдгийг тэрийг тавиад ингэж үйл ажиллагаа явуулахыг бодлого гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр манайх болохоор ингээд зүг зүгээр байж хат ингээд одоо нэг сайхан хүүхдтэй те үндэсний баялагын сан тэгээд хүч сан байх тусмаа дээрэн болдгийг одоо ойлгох болоогүй хүмүүсээ. Жидүү сан, тариалан дэмжих сан те энэ эрүүл мэндийн сан ман ингээл хөдөлмөрлөлтийг дэмжих сан ман бүгдөө тонч дээрэмдсэн бидтэй мартсан уу? Нийгмийн даатгалын сан ч н одоо дампуурсан гэж бүгд л орилтол гонгонод байгаа үстэй. Сан байх тусмаа л дээрэмд тонол явдаг. Тэг яг энэ хүмүүсийг ингээд нэг сайхан амьдруулна, тэгхчэн ингэчэн гэдэг энэ үлгэр домогт нь итгэж явж байгаа энэ яг цөөхөн хэсэг хүмүүс л тэнцээ Монгол Ардын намын ирэх барьж байгаа тэр намын чинь тойрон хүрүүлж байгаа нэг цөөхөн хэсэг хүмүүс засгийн газар одоо бол яг Зантгагийн засгийн газар Зантгаг тойроод учрлыг тойроод тэ тэрийг тойрж бүжиж байгаа түүдэг гал дээр баясж байгаа нэг хэсэг хүмүүс л баяжж байгаа шүү дээ. Тэгээ та нар өдрөөс өдөрт амьдрал чинь дороочж байгаа. Яагаад гэвэл боломжийг чинь хулгаад та нарыг сайхан амьдруулна гэж балаараад байгаа байхгүй.
Тэр улс үндэстнээ хөгжүүлдэг субъект бас биш те засгийн газар. Хувийн хвштэйхэн чинь энэ улс үндэстнийхээ хөгжлийг авч явдаг. Тэд нар илүү их татвар төлдөг, тэд нар их боломжуудыг нээгээд өгөх юм бол тэд нар өөрсдөө чанартай өнгөтэй өөдтэй юм хийдэг. Тинчээ байшин сав барайл хар хором хот, хүннүү хот мот гэдэг ингээд балаардаг юм биш шүү дээ. Эн чинь хувийн хвшлийнхэнд тэр орон зайг нь орчих юм бол тэнд эдийн засаг эргэлдэж байж тэнд соёл нийгэм соёлын үйл ажиллагаа явагдаж тэнд өөр суурьмшлын бүс үүсч хөгжиж явдаг. Тэр хувийн хвшлийнхэн тэр орон нутагт нь эрх мэдлийн өгчөөж энэ өөрөө хөгждөг зүй тогтолно. Тэрнээс бүсчиж хувааж байгаа л хөгжүүлт энэ хорвоо ертөнцийн тийм улс үндэстэн байхгүй. Энэ хойд хөрш мангатууд тэгж хийх гэж үзээд бүсчиж хувааж аваад хөгжүүлэх гэж үзээд баахан губернаторууд тавиад тэр мужийнхаа захирагч нарыг тавьж агаад яасан дампуурсан хамгийн хогийн сав болсон тэр. Тэгэд энэ улс үндэстэнд нэг энэ хувь тавилангаа өөрсдөө мэддэг, иргэн хүн өөрийнхөө амьдралыг өөрөө мэддэг ийм юм руу явахт нь энэ боломжийг хулгайлдаггүй хамгаалдаг гүйцэтгэх эрх мэдлийн хийх ажил энэ. Тэгтэл одоо энэ Замтгагийн засгийн газрын хийгээд байгаа үйл явдлыг харал та. Нөгөө нэг хиний 0 эрдний дээрэм тонуулын асуудал юу болсон бэ? Авилгын газраа, хууль зүйн сайдаа, прокуророо, Замтгагийн засгийн газрын гишүүдээ та нар нөгөө 0 эрдний тэр орлогоо нотлоогүй байгаа шүү дээ. Нэг хачин юм парадокстой байх юм. Ингээд нэг юм ингээд яачингуудаа мартаад ингээд өөр ингээд зөрчилтэй юмнууд руу ярьдаг. Ард түмэн гээд байгаа та нарын нэрийг барихаар гихчийн нэрийг бариад ахаар л дээрэм тонол хийгээд байгаа үстэй. Тэгээд тэр 0 эрдний хийсэн дээрэм тонол юу болсон? Тэр Hero Entertainment амар ашигтай ажиллаад тэр юу 0 эрдний дүүрүүгээ, үеэл дүүрүүгээ мөнгө шилжүүлсэн гэдсэн. Сүүлдээ болсон чинь тэр өчнөө сая төгрөгийн банкнд өртөө мөртөө гэл ингээл те амар юм хоорондоо зөрчилтэй юм яриад бүгдөө л анзаарч байгаа шүү дээ. 0 эрднийг тойрсон дээрэмчтэй асуудал юу болсон бэ? Замтгагийн засгийн газрынхаа та нар яагаад эргээд хэрэглэх газрын дарга бэм цогтоо? Яагаад эргээд засгийн газрын мэдээнээс ил болгосон мэдээллүүдэд далд хийчихэж байгаа? Та нар 32 гэрээ ил болгосон шүү дээ. Тэгээ яагаад буцаагаа далд хийчихэж байгаа тэр офтек гэрээнүүдийг тэр концепцийн гэрээнүүдийг яагаад далд хийчихэж байгаа? Муудалцахаараа гаргаж ил тавиад тэгээ буцаагаа далд хийх ийм байж болохгүй шүү дээ. Тэр мэдээллүүдэд буцаагаад ил болгооч. Тэр 0 эрдэнтэй холбоотой тэр хулгай дэрмийнхаа гэрээнүүдийг буцаагаа ил болгохгүй. Дээрээс нь 0 эрднийг тойроод тэр хулгай хийсэн тэр хэдэн их 80 төгрөгийн тэр дээрэм тонол юу болсон бэ? Төмөр замын нүүрсний энэ голомтын баясгалын халтмаагийн Батулга гэдэг нийлээд Жонхогийн нийлээд дээрэм тонолын тэр гэрээнүүд хайцсан. Яагаад буцаад далд хийчихэж байгаа? Энийг шалгуулахгүй юм авилгатаа тэмцэх газраар энэ эдийн засгийн цагдаагаараа шалгуулахгүй юм уу? Нөгөө Дамраагийн адмиралын хулгай дэрэм яасан? Хэдийн их 80 төгрөгнөөс амар хулгай 44 их 80 төгрөгийн хулгай энд байсан гэдсэн. Юу болсон? Зандан шатраа. Яагаад энийг буцаага далд хийчихэж байгаа? Ковидын үеийн төсвийг шалгуулахаар авилгатаа тэмцэх газар өглөө гэл муудалцахаараа та нар ингээд яагаад буцаагаад авчдгийг тэр хулгай дэрмийн асуудлыг тэр ковид үеэр хэдийн их 80 төгрөг идсэн. Тэрийг мэдмээр өгөө. Битээ ингэж тохиролцоороо хулгай дэрмээ буцаагаад аваад далд хийчихжээ. Дээрээс нь энэ Улааногоо автобусны асуудал юу болсон? Улааногоо автобусны чинь хулгай дэрмийн асуудал юу болсон бэ? Та нар ил гаргачаа буцаагаад далд хийчихлээ ш дахиад. Тэгээд яг нэг юм хамхууд айтаа өнөөдөр ярьсан юм маргааш мартчих юм. Та нар чинь төрийг цомхон байлгах нь татварыг багасгах нь
хувийн өмчийнхаа боломжийг нээн гэдсэн чинь та нар өчигдрийнхаа засгийн газрын хуралдаа нар өмч дээрэмтгэр болчихлоо ш дахиад ганц төгрөгийн үн төлбөргүйгээр гээд манай Эрдэнэтийн тэр зэс эрдэнийн хувийг ачид ихийг эрдэнэийг дээрэмдж 50% авах юм гэнэ. Геологийн хайгуулын тогтооц ингээ балаараад ах энэ ядж яхад энэ бэт зандан шүү. Тэр шороо овоодгоныг хайгуулгыг яаж тогтоосон юм? Яаж хичнээн эрдэс байдаг байгааг нь яаж мэдж байгаа та нар? Тэгээ тийм баялагтай байсан бол яхаараа эрдэнэ төлөвдөр балансын бус овоолго болгочдөг юм. Тэрийг. Тэгээ тэнцээ хичнээн тон зэс гарах боломжтой юм. Тэр юу та нарт техник эдийн засгийн үндэслэл нь байсан юм уу? Байгаагүй. Тэг хүмүүс юм хийцний дараа дээрэм хийдэг. Хаана нөгөө нэг хувийн хвшлийнх нэгэд боломжийн нээн гэдсэн. Та нараар дэмжүүлсэн дэмжээгүүлдэг өдөр хувийн хвшлийнх нь та нар гай болохгүй бол аваад явчихна өөрсдөө. Улс үндэстнээ хөгжүүлэн жинкнээс хүмүүсийн ахуйн амьдрал тусным болно. Яагаад вэ гэвэл тэд нар тэнцээ хүмүүсийн ажлууд цалин өгж сайн ажиллаж байгаа ажилчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхин тулд тэнцээ хүмүүс хувийн хвшлийнх өөрсдийнхөө тэр ажилчдыг аж ахуйн нэгжүүд нь аваад явцдаг. Та нар тэр яриад исэн юмныхаа эсрэг хийгээд байна шүү дээ зандка. Одоо огцроо, одоо энэ алдсан намынханд огцруулах хэрэгтэй. Юу улсын хуралд хартсан намын бүлэг манай залуучууд хамтарсан хэвлийн баг хурал бай, Баатархөө. Бололтоо ийм мэдрэл муутай ийм байж болохгүй шүү дээ. Нөө нэг улс төрийн намын зааг мааг үзэл баримтал хамаагүй бүгднийг навч хогийн савнд хийчихэж байгаа юм уу? Монгол ардын нам гэдэг чинь өмч хураах зорилготой нам. Манай нам болоод өмчийг нь чөлөөтэй байлгаж иргэдийн эрхийг хамгаалж тэр эдийн засгийн чөлөөлж боломжуудыг хамгаалах ёстой нам. Юм намын зааг ялгаа малгай байхгүй юу? Манай тал дайсны тал уу те? Яг ийм соцлагрын сэтгхүүгээс болж энэ улс үндэстнээ сүнөөж штэ. Үзэл санааны ялгарл байхгүй, үзэл санааны додонд оруулж дандаа прагматикаар асуудалд хандаж прагматик шийдвэр гаргасаар хагаад өнөөдөр хүрлээ шүү дээ. 12 жил улс үндэстнээ сүрүүллээ шүү дээ. Одоо ахаад цааш нь сүрүүлэх нь би байнгад бичээд хэлээд байгаа. Венесуэл болно шүү. Венесуэл 32 сая хүн амынх нь улсын 7 сая иргэд нь дөрвөд гараад явцсан. Одоо 8 сая иргэд нь гараад явцсан. Монгол хүн ам цөөхөн 3 сая 500 мянгаас ч сая 500 мянган дөрвөд гараад явхад тэгээд энэ Монгол улс дуусна. Тэр нөгөө эх орн морондоо хайртай майлтайгаа балаараад байдаг балаа малнуудаа энийг ойлгооч. Ард түмдөө өмч аавна гэдэг ах юм бол хамаг юм чинь дээрэмддэг гэдгийг ухаараач. Тэгээ одоо энэ Зантгагийн засгийн газрыг огцруулахгүй юм алт намынхаа. Одоо огцруулаач. Юу хүлээгээд байгаа юм бэ? Тэр гарын үсэг зурхгүй байгаа гişүүдтэйгээ тэр гişүүдтэй хилээж алсан намынхаа гişүүдэд. Ямар юмныхаа арилжаа нам ашиг хонжоо хаагаас солиорож яваад байгаа юм бэ? Юу гэж Монгол ардын намынхантай эвсэж хэвлийн баг хурал хийх юм бэ? Энэ намын ялгарл малгарл энэ үзэл баримтал байхгүй бүгдөө навч хогийн савд ичиж байгаа юм уу? Зандан шатрын засгийн газар огцрох ёстой. Юу ч хийхгүй. Дээрэмд хонол хийж байна. Одоо оюутлогын төвчгүүд дайж оюутлог зөксөөгоод тэгээд Монгол улс Венесуэл 3 түвшийн ганц хөрөнгө оруулалт нь оюутлага. Та нар тэр халзан бүрэгдээ ордыг явуулаач англиудтайгаа нийлээд. Явуулахгүй. Усан цахилгаан станцуудын төслийг явуулахгүй. Та нар юу ч хийхгүй. Кремльд дуудагдж очоод зандан шатар босч ирээд ийм Монголыг хорлох үүд хаалттай бүх юм хийж байна. Кремлийн төслийнхэн байна те. Халтмаагийн Батбулга жонхоо гэдэг нэг нөхөр амьдраад гараад ирлээ. Энэ амьлж байгаа бол монголчуудыг хорлоход юмруу явж байгаа. Одоо үндэсний бахархал морь бүх гэж солиорол хэрэг атан бичиж ирсэн байлээ. Энэнгүүр чинь ахаад тоглож улс үндэстний чинь сөнөөхж байгаа маа. Засгийн газар нь ийм өнкаагүй үхэн дорой нунж дорой ийм арчаагүй байж болохгүй. Тийм учраас энэ Зантгагийн засгийн газар огцруулаад тэр намын дарга болсон тэр нэг хоёр аавтай залуу очиж тэр намынхаа даргаыг ажлыг хийгээч. Тэр их хурлын парламентын алдсан намын гишүүд та нар тэр
тэр учрлыг зайлуулаач. Өргөн бариад зайлуулаад тэр намынхаа даргаыг хийх л дээ. Бүгдөө барьцаалагчаад байдаг юм уу? Яадгийн. Эсвэл нөт ухаан болж харагдах гэдэг юм. Энэ өмч хурааж дээрэмдэж байгаа асуудал дээр Арслан намынхаа акц хийж эдрийг хөөж явуулаач Арслан намын бүлгийнхаа. Арслан намын гишүүдээ. Эн чинь бидний үзэл санааны эсрэг юм шүү дээ. Хорвоо ертөнцийн 34-өөс 50% дээрэмдэд авж байгаа ийм улсад хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байхгүй. Ийм улсад хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа бол Оросын мафийн бохир мөнгө орж ирж бүгдөө ингэ шин толгой дараалан барьцаална. Өөр мөнгө орж ирэхгүй эсвэл хятадын тэрүүн фиратын буюу пиратын хятадын мафийн мөнгө л орж ирнэ Монголд. Эсвэл энэ исламын шашны бодор мөнгө орж ирж бохир мөнгө орж ирж л угаагдана. Өөр юм яг эрүүл саруул юм дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгосон ийм хувьцаатай ийм олон улсын зах зээл дээр хувьцаатай ийм компаниуд орж ирэхгүй Монголд. Хэн 34-өөс 50% дээрэмдүүлэх гэж орж ирэх юм бэ? Тэгээ хаана тийм үндснийхээ баялагын сан болгоо бүгдөө ингэ хувааж байгаа тэнцүү үедээ хөгжсөн улс байгаад байгаа юм бэ? Гэхдээ тэр Арслан нам чинь бид нар чинь тэр эрхчлөөний философтой улс нам шүү дээ. Тэр энэ эдийн засгаа чөлөөлөх хувийн өмчийг тэр хувь хүний боломжуудыг нээх чөлөөт эдийн засаг чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах ийм үзэл санаатай шүү дээ. Яагаад өнөөдөр хүртэл засгийн газар ингээд дээрэм тонол хийнэ гэдэг тахтан дуугаа байгаад байгаа гүлдээгээд өчтөр тэр шийдвэр гарчихлаа шүү дээ. Тэгээд тэр бэт зандан мандан тэгээд тэр энэ шүүрт мөвтгөө хөөгөө тэр Монгол ардын нам руу явуул та. Тэр ялтан гэрэл мэрэлгээ энэ нэг юм энэ жонхоо хиншүү гамбаа мамбаа бүгдөө нь хөөгөө тэр ардын нам руу явуулаач. Тийм нэгдэлгээ балаараад ах энэ үзэл баримтал дээр огтлцож үзэл баримтал дээр ив хичээж үзэл баримталтай хүмүүс чинь хооронд айгүй хурдан ойлголцоод явна шүү дээ. Бусдын өмчийг дээрэмдээ боломжийг хулгаалыг балаараад байгаа юмнуудтай ингээд яаж нэг цоргоор урсах юм бэ? Тэгээ тэрэн дээр зандгаа мантгадаг нийлээд Монгол ардын нам тэр тухан дээр эцэгтэй шиг дээрэмжтэй очоод нийлэл явна үстэй. Тэгээ жоохон зарчимтай бай, Арслан намынхан жоохон зоригтой улс төрөө хий. Энэ бол зарчмынхаа улс төрийг хий. Үнд зүйлийнхаа улс төрийг хий. Тэгээ парламент дотор улс төрчлөө балаараад энэ Монгол ардын намын мэдрэл муутай гишүүд нь сэтгцэн бүгдөө ингэ үзүүлдэг юм уу яа. Парламент чинь улс төрчдөг газар шүү дээ. Бодлогын мэтгэлцэн чинь улс төрчлөн мэтгэлцэн шүү дээ. Тэр бодлогын мэтгэлцэн гэдэг чинь улс төр байхгүй да. Улс төр үзэл санааны улс төрийн мэтгэлцэн. Та нарыг дагаад нүдэ хянаж явах юм хармалнуудаа. Тийм оркуудын өдөөс эдэр 68 улаа байна уу 100 улаа байна уу хамаагүй шүү дээ. Манай Тэмүүжин шиг нэг 10 нөхөр багтал энэ эдрийг манай нам дотор нэг 10 олигтойхон шиг Тэмүүжин багтал. 10 олигтойхон шиг манай Баярмаа шиг багтал. 10 олигтой манай Гамбат ах шиг Батагамбах шиг багтал. Ингээд манай нам бол бүтэн энэ эргүү оркуудын орк гэдэг нь алсын хуулж үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд дунд нь орчоод өөртөө юм орк царайлаад мангар юм хийгээд байгаа юм. Тэгээд засгийн газар огцруулаа. Өнөөдөр одоо үн докторжуул үн нефтийн үнийг, бензиний үнийг, шатхууны үнийг барихын гин. Үнийн дээд хязгаар тогтоохын гин. Үнийн хязгаарлалт тавихын гин энэ зан шитрэн засгийн газар ч. Өмнө хүн дээр хязгаарлалт тавиад юу болсныг би Венесуелийн жишээгээр энэ уртал дээр ярьсан шүү дээ. Энд чинь зах зээлийнхаа зарчмаар эрэлт нийлүүлэлтийнхаа зарчмаар явна. Бүх боломжуудын нэ тэр стандартаа тавиад бүх боломжуудаа нэ тэгээд тэр хүмүүс дуртаа нь тэр нефт шатхуунаа оруулж ирэг. Тэгэхгүй тэр үн тогтоох юм, тариф тогтоох юм. Одоо мах гөрөлн дээр бас тариф тогтоох юм солиорж байгаа шүү. Би энэ дээр айгүй урд нь нэлээд дэлгэрэнгүй ярьсан шүү. Тэгэхээр ийм учраас засгийн газраа огцруулаа Арслан намынхаа тэр Монгол ардын нам дотор байгаа тийм эрүүл саруул хүн би байгааг огт итгэхгүй байна. Тэр одоо энэ парламент байгаа гişүүд дотор. Тийм болохоор энэ засгийн газрыг ямар ч юм огцруулах гэдэг үг
Тэгээ 40 хоёулаач хамаагүй тэгээ өгөөд за тэр дахин жонхогийн талынхаа өгдгүүл юм байгаа. Ядаж та нар минь өгөөд ингээд нэг 32 гишүүн өргөн бариад ингээд авж үлдэх хэсэг нь бол дараачийн асуудал. Тэгээ нэг баяр наадам болж гэн шинжил болж гэн одоо муу юм хийгээд яах вэ тэргээ бити юм уянгийн хайлттай яваа. Тэр улс төр хийнэ гэдэг чинь баяр ёслолоор хийж болдог, баяр ёслолгүй өдрөө болдог гэдгсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүмүүсийн амьдрал нэг өдөрцсөн дордохгүй, нэг өдөрцсөн хүмүүсийн боломжийг хулгайлахгүй байхын тулд ажил та алсан намынхаа. Хувийн хвшлийг нэг өдөрцсөн дарамтгүй байх гэдэл ажил та. Хаана энэ тэр татварыг тэр боломж юунууд хууль орж ирнэ гэсэн. Одоо хүртэл татварын хууль орж ирээгүй. Тэгээ засгийн газар дээр татвар хөнгөлөх асуудлыг ярилцаа шийдэх чинь гэдэг. Энд чинь хуулиар шийддгийг орхгүй да энэ засгийн газрынхаа та нар нэрээ. Монгол улс хуультай штэ. Татварын тухай хуулинд өөрчлөлт орж иж энэ бүх асуудал шийдэгдэнэ. Засгийн газар дээр шийдвэр гаргаж шийдэх боломжгүй. Бүр нэг юм эргүү төлөв шиг юмнууд хийгээд байгаа юм. Уур хүргээд байна яг үүндээ. Энэ хувийн өмчлүүд дайраад энэ чөлөөд эдийн засаг чөлөөд өрсөлдөө нэг боомж унгаагаад байна. Тэг бид Венесуэл шиг болох гээд байна. Венесуэлийг болоод нийт хүн амынхан тэдний 4-1 нь дөрөвд гаргаж авчихсан. 25% нь 7 сая хүн. Манайх нийт хүн амынх чинь ахаад 25% гарахад энэ чинь 2,500,000 Монгол үлдэхэд тийм ээ. Энд чинь яг нөгөө нэг тэр их хядлагын дараа баахан дүнхэн перелторууд үлдсэн те. Өнгөдөө өөддөө те Монголоо гэсэн сэрд санаж исэн эрдэмтэн мэдлэгтэй авиас чадвартай ихэс дээдс маань те ядгууртнууд маань эрдэм номтой хэсэг маань хядуулсан шиг аль өнгөдөө өөддөө боломжтой хэсэг чинь гараад явчихна. Тэгээ энэ чинь хэдэн яг тэр дүнхэн перелторууд үлдэнэ. Тэгээд тэр Оросынхоо зохиож өгсөн бөөс хуурснаас салгацсан Тэмбүүтэй хат Монголыг аварсан гэдэг тэр мангремд итгэдэг тэр хомосоидсууд үлдэнэ. Бусдын дөрөөд гараад явчихна. Оросд яг ийм болж байгаа. Дайн гаснаас хойш 9 сая хүн дөрөв гараад явцсан. Тэр нөө Путиныг аврагч бурхан гэж хаардаг тэр хомосоидсууд нь тэр перелтор лумпэнгүүд нь үлдсэн. Тэгээ би улсаа үндэстнээ ийм байхыг хүсэхгүй байна. Тийм учраас энэ алсан намынхаа өнгөтэй өөдөө олигтойхон шиг байж на засгийн газар яалтаа огцруулах арга хэмжээргүй ор. Одоо хувийн өмч рүү орж ингэж үн төлбөргүйгээр 50% дээрэмдэж аавна гэж шүү дээ. Юу гэсэн үг вэ? Өнөөдөр яг энэ уул уурхай гэж маргааш бүгдөрн дээр ч очино. Сүүлд нь эмийн санал руу орно, лангуу руу орно. Ийм л юм Венесуэл болсон. Бодит кейс Оросд одоо болцсон байгаа бодит кейс. Ингэж явахыг хүсэхгүй байна. Тийм учраас наа засгийн газар огцруулаа. За ганц хоёрын үйл барьж чадах юм даа. Асуултаа. Тэг яралтайхан шиг огцруулах хэрэгтэй байгаа. За энэ өстой үнэн шүү. Зандан шатар огцрох ёстой гэсэн байна. Өгд шоу хариуцлага нэхэх хэрэгтэй зөв байна гэсэн байна. За нэг хүн төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох талаар санал байлаач гэсэн байна. Энэ төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгоё гэж нэг юм сонио уянгийн юм яваад идэх. Хувийн хөвшлийнхээ өөрсдөө авч байгаа тэр хувьцаат компани нээлттэй хувьцаат компани байна уу гэхээс 1072 хувьцаа гэдээ байж л байгаа үстэй. Тэгээд юу юм тэр яг ийм юм болно шүү дээ. Тэр иргэд нь худалдаж авах боломжтой иргэд нь тэгэл тэр хувьцааг нь худалдаад аваад тэгэл цаашаа явна шүү дээ. Тэрнээс бүгдөөнд нь тэнцүү өгчлөө 1072 хувьцаа гэдэг тэрний 2 жилдээ ч үлээ жилдээ ч үлээ нэг 90 мянган төгрөгөөр илэнцгээ хийх юм. Тэрний он 1072 хувьцаа чи эргэлддэг байвал үн цэнтэй болно. Хүмүүс худалдаж аваад бие биендээ зарна, зарим нь аавна. Тэр чинь зарим нь үр хөвгтөө өвлүүлнэ тэ. Ингээд эргэлттэй байх ёстой шүү дээ. Тэгээ тэр бүх зүйлийг хаацсан тэгээд ингээд зүгээр л ингээд яг нэг юм хамраа ухж байгаа л бустай адилхан амьдрий гэж боддог ард түмний баялаг те өвг дээдс маань баялагын маань үлдээсэн эдэрэг энэ нэг мангар уянгаа хайллаас одоо болоо
Яг энэ дээр яг үнгүй мөх гэсэн хичээгүй ш хаа. Зүгээр одоо Монгол шуудан компани гэдэг юм уу те? Miat байна. Энэ компаниуд ховшлох ёстой ш. Үүнээ нээлттэй офшор компани болоо гэж офшор чинь тэгээд юм сте. Тэрийг одоо юу гэж бодож байна гэсэн зөв юм уу, буруу юм уу? Энэ ер нь бол зүгээр хувьчлалтай. Зах зээлийнх нь ханшаал нэг хувьцааныхаа үнийг гаргадаг бол нээлттэй хувьцаал болох л доо. Тэгээ манай хөрөнгөний бирж чи өөрөө ийм боломж аягүй муутай хомсол юм билээ л дээ. Би яг нөгөө эдийн засгч болохоор эдийн засгийн талаас нь тэр цэнгүү хатрын яриаг сонсож байгаа, хотоочдоо эдрийн яриаг сонсож байгаа бол хөрөнгөний бирж тал дээр бол манайх ер нь тэгээд нэг 2 сая 3 сая долларын эргэлттэй аж ахуйн нэгжүүд дийлэнх нь байдаг юм лээ. Хэдэн тэр бумын эргэлттэй бол ийм хувьцаа гаргахад бол их үр дүнтэй л байдаг гэл тэр. Одоо монголчууд чинь одоо хувьцаа нээлттэй хувьцаа компани болохоор чинь хөрөнгөний бирж дээр гаргахаар монголчууд чинь ерөнхийдөө бүгдээрээ өртөө зээлтэй байна гэж үгээ хэлцгээд байгаа хүмүүс тэрийг яг хөвчилж авч чадах уу? Чадахгүй юу? Эсвэл үнгүй үг гэж шаардах юм уу? Яах юм те? Тэгээ хөвчилсний дараа ингээ баячуудаа өгчлөө гэдээ бас бөө юм болоод ах юм уу? Яах юм тийм үстэй. Төр дүнч аавна гэдэг чинь хэдэн дарга нарын төрөвч зузаатлал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм энэ төрд байгаа энэ засагт байгаа бүх хүмүүсүүдэл бүгдөө ингэ зарж үрж тэг хүмүүсээ аль болох тэр боломжийг хамгаалж тэр эрхчлөөг тэр эдийн засгийн тэр боломжуудыг хамгаалдаг, хувийн өмчийг хамгаалдаг төсцөгтал байх юм бол улс үндэстэн хөгжөөл урагшлаад явна шүү дээ. Хүмүүс өөрсдөө яхаа амьдралд өнгөдөөдөө байна. Тэрнийхээ тутмаар хүмүүс орлоготой байх юм бол татвар төлнө. Тэр татвараар нь энэ багшийн инженерийн чинь цалин нэмэгдэнэ. Тэр тэтгэвэр нэмгээд байгаа ахмадууд та нарын тэтгэвэр нэмэгдэнэ. Хүмүүс аль их боломжтой байх тусмаа илүү их мөнгө төгрөгтэй болно, илүү их хөрөнгө чинээ баян чинэлэг болоод тэгэхээр илүү их татвар төлдөг. Бүгдээр адилхан гуйлагч юм чи ямар татвараа төлөх юм тийм биз дээ. Тэгээ энийг л илүү сайн ойлгоод өгөөч. Тэгээ зандын шатрын засгийн газар чинь дандаа энэ чи эсрэг яваад байна шүү. Яг ярихаараа бид нар чи гоё яриад байгаа шнэ. Хувийн хвшлийн хийдэг юмыг төрөх хийхгүй. За ингээл төрийн өмчийн баахан алдагдaltaй ажилладаг, баахан татаас авдаг компаниудыг хөвчлөн гээд байгаа хэрнээл яг хийх болохоор ингээл утаас хурааж авъя л гэдэг дайрцгаа бодох юм те. Тий. Ерөөсөө дандаа эсрэгээр ер нь бол Монгол ардын намынханд итгэн гэдэг чинь тэнэглэл, муусны нүхнээс ариун сайхан зүйл хүснэ гэдэг чинь тэнэглэл шүү дээ. Хүрээс өхнөг сэлэмэргүүлнэ гэж гарч ирсэн. За тэгээд нөгөө 5 шудраг 5 гэсэн бөө юм болоод гарч ирсэн. Чухал материал дараад өгсөн тэгээд өөрөөсөө маш гоё юм яриад гарч ирэх юм. Амар байсуулан чигтэйхэн гоё юм ярьсан. Зандан шатарн чигтэйхэн гоё юм. Тэгээд яг гарч ирээд яг өөрөөр эсрэгээр хийгээд. Яг эсрэгээр хийдэг. Угаасаа эдрийн төрөлх арын шин штэ. Одоо ингээд мэрэгжлийн хяналт ерхий газар ахаад байгуулна чинь ахаад хувийн хвшлийг баахан дарамтлан мэрэгжлийн хяналтаа байгуулах гэж штэ. Энэ ахаад ингээд хувийн хвшлийг нэг дарамтлаад хүмүүсийн зүгээр чөлөөтэй тэр байх тэр боломжийг хаагаад сандлаа хөндлөн тавьсан байна. Гурвалжин сандал тавьсан. Наадах чинь дөрвөлжин сандал байх хэрэгтэй гэж эхлээд авилга аваад нэхэд улаанцан дарамтлаад эхэлдэг шүү дээ. Одоо ингээд цайны газрууд яг цагдаа нар мэрэгжлийн хяналтынхан орж ирээд үнгүй хоол иддэг те. Тийм шүү. За шинэ жилээ үнгүй зохион байгуулдаг. Тийм. Дарамтлагдаг. Тиймэрхүү юм чинь л аюу их байсан шүү дээ мэрэгжлийн хяналт байхад. Одоо буцаал тэр лүг явуулт ойлгомжтой. Ер нь зүгээр энэ зандын шатрын засгийн газрыг тэр хэдэн 16 дид сайд майдаас нь болж огцруулна гэхээс илүү яг бодит энэ хийгээд байгаа үйлдэл дээр нь тооцож огцруулах акцаа хий. Хэрвээ одоо яг энэ моментн дээр алдсан намынхаа саарамжуулах гэж энэ алдсан намын их хурлд залуу гişүүд гэдэг уянгалаад байгаа нөхдүүдээ саарамжуулах юм бузар булаа юм битгий хий. Бид нар ч ялгаатай үзэс баримтлалын хувьд ялгаатай, үнд зүйлийн хувьд ялгаатай, тэ хөгжлийн концепцийн хувьд ялгаатай, бүх юмараа ялгаатай шүү дээ. Тэгээ энэ улс төрийн үзэл баримтлал ялгаатай юм дээр очичоод ингээд ойлголцсон гэдэг юм прагматик юм үзэл санааг. Энэ бол дандаа юм өөртөө ашиг хонжоо завшаан хайхсан л арга шүү дээ. Прагматикууд дандаа л юм байдаг. Тэр прагматистууд бол дандаа өөртөө их ашигтай бол ард түмэн эх орны төлөө гэдэг нэр барьж хулгай дээр мэд. Прагматизм гэдэг ерөөсөө энэ шүү дээ. Тэгээ энийг чинь дор чанд гэдэг нөхөр чинь манай намын үзэл баримтлалыг зарлчихлаа шүү дээ. Энд үзэл баримтлал биш байхгүй да. Өөрт ашигтай бол хулгай дээр мэд хийх тухай ойлголт. Тэгэхээр ийм угаасаа дор чанд өөрөө тэрийг гэрчлээд харуулчихад байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь прагматизм байхгүй прагматик. Энэ хөдөлмөрийн үндэсний нам чи яг л ийм нам. Тэгэхээр
Тэгэхээр энэ ийм битээ ийм новшин бай гэж хэлэх гээд байгаа. Тэгээд засгийн газраа яаралтай огцруулаа одоо цаг нь болсон. Өөр асуулт байхгүй нэ. За тэгээд ийм бай ширлээ түгээгээд өгөөрөө. Энэ уулнууд бол чөлөөт нийгэмтэй ийм эрүүл нийгэмд бол засгийн газар хүмүүсийг сайхан амьдруулдаггүй, улс үндэстнээ хөгжүүлдэггүй гэдэг чинь ийм амар энгийн ойлголт шүү дээ. Бидний боломжийг хаасан хууль шийдвэр гаргалаад гэж гадныхан жагсаал цуглаан хийгээд соёл хүндрэлтнийхэн жагсаал цуглаан хийгээд байгаа болохоос намайг сайхан амьдруул, цалингийн маань нэм, намайг аз жаргалтай бол улсаа хөгжүүл гэж хэсдэг ийм мэдрэл муутай юм гэж энэ хорвоо ертөнц дээр энэ ардсан тогтолцоотой чөлөөт нийгэмтэй юм нээлттэй засгалтай улсад байдгүй. Манад л юм яг юм хомосоид гэсэн соцлагерийнхаа сэтгүүнээс салахгүй байгаа нэг тод илрэл юм аа. Тийм болохоор илүү их унш судал мэдтэй. Тэгээд он гараад энэ идеолог буюу улс төрийн үзэл баримтлал гэж үг хэлээд байгаа юм. Ямар үзэл баримтлууд байдгийг, энэ үзэл баримтлуудаар улс үндэстэй яаж хөгжсөн байдгийн тухай точин бичвэрүүд оруулах болно. Тэр нэг юу шиг би чинь догматизмын талаар оруулж ирсэн, тэгээ популизмын талаар оруулж ирсэн. Энэ прагматизмын тал эдрэгээд ингээ оруулж ирсэн. Яг тэрэн шиг ингээ үргэлжлүүлээд бичнэ. Тэгээд та бүхнийхээ мэдлэгт бас нэг хүч хүнс нэмэр болохыг хичээгээд яваад байгаа юм аа. Тэгээд ширлээ түгээгээд өгөөрөө Зандны шатрын засгийн газар огцрох ёстой. Юу ч хийхгүй улам дээрм тонол хийж байна.